Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхний энэ өдрийн орон амгалан айлтгая. Бидний ээлжид нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Шинжлэх ухаанаар бол улс орны хөгжил байхгүй гэдгийг шинжлэх ухаан төвчилсөн аж ахуй эрхэлжээж улс их орон хөгжлөө гэдгийг дэлхийн нийт тогтоочсон ийм эрм үед бид амьдарч байна. Энэ утгаараа Монголын төр засагт нийгэмд ард түмэнд маань хэрэг болж магадгүй гэдэг бодлын үүднээс эрдэмтдтэйгээ ярилцах цаг нэвтрүүлгээр уулзж байгаа билээ. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт манай хөдөө аж ахуйн салбарын нэртэй хоёр эрдэмтэн өргөдөж ороод байна. Миний зүүн гарталд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн профессор Жигдэж Сургунгаа орж байна. Олон жил одоо эрдэм шинжилгээний удирдах ажил хийж байсан маш өндөр дадлага туршлагатай ийм битээтэй салбарын томоохон нэр гарсан эрдэмтэн байгаамаа. За миний баруун гартал Монгол Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн профессор Энхболд оролцож байна. За энэ бол хүн маань бол Монгол Улсын ургамал хамгааллын чиглэлээр мэргэжсэн Монголдо гэдэг үү дэлхийд нэр гарч байгаа залуу эрдэмтдийн төлөөлөгч байгаамаа. За ингээд хэрхэн өргөцсөн зочдтой хандаж өнөөдөр Монгол Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байдал яаж явж ирсэн юм? Одоо ямар хувь байдалтай вэ? Ирээдүйд яах вэ? Энэ чиглэлээр ялангуяа та хоёрын салбарт, мал аж ахуйн салбартаа ямар зүйлийг илүү бодож болгоовол ирээдүйд хэрэгтэй болоо гэдэг талаар харилцан ярилцъя гэж бодож байна. Тэгээд профессор Жигдэж Сургунгаа та яриагаа эхэлнэ үү? За баярлалаа. Манай улс чинь хязгаарнаас мал аж ахуй орон. Чэрийн мал аж ахуй дотор бүр онцгой нөхцөл шаарддаг энэ байгаль экологи орчиндөө онцгой дассан энэ хуурамтгай шин чанарын дэвсгэрлэх чадвараар энэ олон жилийн хөгжлийн явцад бол ийм чадвартай болцсон мал аж ахуй. Энийг бид яаж эрхлэх вэ? Энийг улс их орныхоо хөгжилд яаж дэм болгож илүү үр дүнтэй хөтлөж явуулах уу гэдэг нэг том асуудал байна. Үүний зэрэгцээгээр манай улс ч одоо суурин амьдралын хэв шинжрүүд нэлээд шилжчихлээ. Зөвхөн одоо нийс Улаанбаатар хотод ихэд хүн амын маань 50% төвлөрчгээд байна. Тэгээд аймаг сумын төв суурин газрууд энэ одоо төвлөрсөн газруудыг бүтээгдэхүүнээр хангах, ялангуяа сүү, мах сүүгээр хангах. Энд бол одоо эрчимцэн мал аж ахуй зайлшгүй одоо бас шаардлагатай болж ирж байгаа. Тийм учраас төрийн бодлого бол бичээрийн мал аж ахуйг эрчимцэн мал аж ахуйтай хослон хөгжүүлэх ийм бодлого баримтлаад явж байна. Тэгэхээр энэ одоо тавигдсан том зорилтыг ер нь цаашдаа энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өөрчлөлтийг хэрхэн яаж хийх вэ? Энэ техник технологийн энэ эрен үетэй яаж уялдуулах вэ гэдэг асуудлыг шийдэхэд хөдөө аж ахуйн шинжилгээ ухааныг тэргүүлэх зэрэгт тавихгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Ер нь түрүүнд таач хэллээ. Аюу улс хөрөн шинжилгээ ухаан дээр тулгуурлаж байж л эрчимтэй хөгждөг. Тийм жамтай, ийм хуультай. Харамсалтай нь манай харин 90 оноос хойш шинжилгээ ухааны салбараа жоохон орхидуулаад мартагнах хянастай болчихоо гэсэн ийм бодол одоо өгшин эрдэмтэн миний дотор бол одоо байнга бодогдож явдаг юм аа. Та дөнгөж сая хэллээ хүн ам их төвлөрч байна. Нийслэл бот маань баг Монголын нийт хүн амын 50% сурчглаа. За тэгэл цааш нь дархан эрдэнэ одоо 22 аймгийн төв гэл ингээд энийг одоо мах сүүгээр хангах нэлийн том зорилт дэвшигдэж байна. Энэ утгаараа одоо эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энд чинь ер нь манайх чинь 90-ад оны үе хүртэл чинь 70-ад оноос гуулаад эрчимцэн мал аж ахуй ер нь нэлийн гайгүй хөгжсөн байсан үе мэдтэй. Тэгээд одоо
харамсалтай нь бид нар тэрийг алдчихжээ тийм ээ. Тийм ээ. Ер нь бол одоо 60-аад оны сүүлийн 70-аад оны ихээс эхлээд төр засгаас мал аж ахуйн тэжээлийн баазын асуудлыг онцгой анхаарч эхэлсэн. Тэр яагаад гэвэл 1944 оны бичгийн жилийн зуднаас хойш нэг 7-8 юм уу 5-6 жилийн энэ давтагдaltaй том зуднууд болдсон. Энэ зуднаар бол одоо олон сая малаа хорогдуулж байсан, 3-4 саяар нь хорогдуулж байсан. Ийм түүхвээ. Тийм учраас төрөөс тэр үед бол хоёр том асуудлыг шийдэх бодлого явуулж байсан. Тэр нь бичээрийн мал аж ахуйг байгалийн эрсдлээс яаж хамгаалах вэ? Тэр системийг яаж бүрдүүлэх вэ гэж. Энэ том асуудал шийдэх ёстой байсан. Тэрний зэрэгцээгээр одоо нийслэл хотыг сүүгээр хангах гэдэг одоо энэ Төв Сэлэнг аймгийн нутаг энэ газар тариалангийн бүс нутагтаа бол саалын механикцсан фермүүд 400 800 1200 гэдэг нийтдээ 45 саалын механикцсан ферм 45 одоо саалын механикцсан ферм байгуулсан ийм байлаа. Тэгэхээр энэ асуудал болгон ч нь өөр өөрийн шийдэх өөрөмс аргатай. Тийм учраас бэлчээр тэжээл эрдэмтний шинээгний хүрээлэн 1968 онд шинээр байгуулсан. За бас газар зохион байгуулах институт гэж байлаа. Хөдөө аж ахуйн барилга зургийн институт гэж байлаа. За тэр одоо том хуучин хүрээлэн одоо мал аж ахуйг гол одоо хөдөлж явсан мал аж ахуйн хүрээлэнүүд байсан, мал эмнэлгийн хүрээлэн байсан. Тэгээд уран газар тариалангийн хүрээлэн гэж байлаа. Тэгэхээр энэ толгойлох том хүрээлэнгүүдийн хүчил өшөөл одоо бас улсын хэмжээнд бүрэн одоо гүйцэтгүүлэх юм одоо хүртээн чадна нь одоо бас л өргөхгүй байна гэдэг. Тэгээд 9-р тогтоолыг алдартай тогтоол гараад бүсийн хүрээлэнгүүдийг байгууллаа. Дөрвөн бүсэд энэ Алтайн бүс одоо баруун бүсийн эдэмлэгийн хүрээлэн энэ хангайн бүсийн одоо их тамирын хүрээлэн тал хэрийн одоо халах голын эдэмлэгийн хүрээлэн говьд одоо өмнө говийн булганы хөдөө аж ахуйн эдэмлэгийн хүрээлэн гэдэг. Ийм одоо дөрвөн хүрээлэнг энэ гол хүрээлэнгээр одоо дүшгэл ариалд одоо байгуулж ингэж явлаа. Тэгээд одоо бид тэр хооронд ер нь ямар асуудлыг шийдэж чадчихсан бэ гэдэг. Тэрэн дээр ингэж ярихаар бол тэр одоо нөгөө хамгийн гол юм бол нөгөө аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийг яаж бүрдүүлэх вэ? Бэлчээрийн мал аж ахуй дээр ийм том асуудал. Бүхэл бүтэн бэлчээр тэжээлийн хүрээлэн байгуулж байгаа. Тийм. Тэр нь одоо их сайн ажиллаж байсан. Тэрийг одоо таахлаад ажиллаж байсан тэрийг би бас мэдх юм аа 20 үедээ жоохон бацаан байхтаа л одоо хүрээлэнд ирээл. Тэгээд тэр үед ч одоо тэжээлэг их сайн хангадаг. Тэр л одоо хорголж юм байна уу, хүчит байна уу, багсармал байна уу, өдөржин төчөн одоо тэжээл хийдэг. Бямб 1, бямб 2 гэдээ баахан 7 хийдэг. Тийм хужир шүү бүх юм агуулсан. За тэгээд одоо таны судалгааны ажил дээр лавл одоо ингээд туслахаатай одоо бэлчээрээс бол жилдээ 2 одоо хадлан авч болох юм байна гэдэг том одоо ажлууд хийгдэжсэн санагддгийг. Тэрний хүчинд ер нь тэжээлийн бат баазтай болж мал одоо ямар ч зод боллоо гэхэд хорогддгүй төвшин төрж ирж байсан гэсэн ийм ойлголт л одоо малчдын сэтгэлд хоносч ийсэн шиг санагдیں۔ Та энэ талаар тодруулж ярьж хөө. Тий. Тэгэхээр бичээ тэжээлийн эдэмлэгийн хүрээлэн байгуулах 1970-аад оны үед бол улсын хэмжээнд нэг 500 гаруй мянган тонн тэжээлийн нэгжээр үйлдвэрлэдэг байсан. Ер нь одоо тэгээд хүрээлэнгийн эрдэмтэд тэдний судалгааны үр дүнд бол 1989 он гэхэд бол одоо үйлдвэрлэсэн тэжээлийн хэмжээ чинь сая 200 мянган тоннд хүрээ явцсан. Ер нь бидний тооцоогоор жилдээ 3 мянган тонн одоо 3 сая тонн. Тий, 3 сая тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний тэжээл бэлдэх хэрэгтэй. Энэний онлын үндэслэлийг бид одоо боловсруулах гэж ингэж явж байна. За тэрний нэг амьд жишээ би бас энд нэг ярмаар санагдаж байна л да. За Улаанбаатар хотыг ингээд тойруулаад механикцсан фермүүд барьчихлаа. Гаднаас сайн үйлдвэрийн одоо өхөр оруулаад ирчихсэн.
Германы ард ардан, Оросын ард ардан тэгээд Цементаа цементаа тэгээд дэлхийд таавал одоо тэгээд тэгээд сaalсуу сайтай арвинтай өхөр оруулаад ирсэн. Тэгээд нэг жишээ хэлэхэд одоо Хатын намын хорон дарга тэгэхэд Алтан гэрэл дарга байлаа. Намын төв орооны улс төрийн төвчөн ордог жишүүн байсан. Тэгээд Хатын намын хорон дарга намайг дуудлаа нэг өдөр. Би онторт нь яваад очсон гэсэн. Тэгээд сая би энэ хэдэн фермер яваад ирлээ. Энэ хэдэн үнэ чинь мөрөөл зогсож байдаг юм байна гэж. хоол нь багтж байна. Ингээд тэгдэл би ойлгодоо л да. За энэ тэжээлийн дугаа асуудал хэлэх гэж байна. Хоолгүй байж гэж хэлэх гэж байна. Тэгээд би тэглээ даргаад. Гэхдээ бид бол энийг ойлгож байгаа. Яаж хийх ёстой юм гэдгийг мэдж байгаа. Бид боловсруулсан. Яаж хийх үү гэдэг арга харин олохгүй. Гэлээ. За тэгвэл чи тэр яах ёстой юм гэдгийг нэг бичиж тэр. За тэгэл одоо тэр чинь бол тэр үед манайх ч одоо нэг тармил бэлчээрийн судалгаа явуулсан энэ бэлчээр одоо чинь яаж зохистой ашиглах юм бэлчээрийг одоо хашаалаад ингээ хойрлоод зөв зохистой ашиглавал яадаг юм бүтээмжийн яа дээшилдэг юм тэр байтугай тармил бэлчээрийг одоо хэсэгтээд одоо ингээ хуйлж өгдөг порцион гэж энэ ярьдаг юм да одоо гадаад бас их дэлгэрсэн байна. Нэг цаг 2 цагаар ингээд хувааж өгöd байдаг л тэр. Тийм ажил хүртэл хийчихсэн. Тэгээд одоо өвсөн дарс шүүс дарс ямар ч тэгжээлийн ормол ер нь ямар юмнууд тарих уу гэдэг ингээд ер нь судалчихсан бэлэн байсан. Тийм учраас би нэг 7 хоногийн дотор Сайдын механиксэн бэрэг тэгжээдэр хангах зөв дүнд бичгэлээ дээ. Даргад аваад очсон. За болж байна. Сайдын механиксэн бэр механик одоо цуглуулна. Ордон цуглуулна. За чи тэн дээр тэр одоо дараш өвсөн дараш одоо ямар их тийм яаж хийдэг юм гэдэг ярина шүү. За тэгээд цуглуулчлаа ярьлаа би. Тэгээд тэр хорд гэсэн тэр үед хяншилах хороонд намын төв орооны хянших хороо гэж том байгуулга байлаа шүү. Дижит дарга орж ирээ сууж байсан. Тэгсэн ярианы одоо явцтай. Гэхдээ энэ асуудлыг ерөөсөө намын шалах ороо гартаа бол. Өнөөдөр эхлээд та нөхдөд энэ хүрээлэнгийн хийж байгаа хичээлийг яг тэр намаар нь бэлтгэнэ. Гинэ. Тийм. За ингээд эхэллээ дээ. За тэгээд төртөгөө эдийн байгууллага үйлдвэрийн газрууд чинь одоо ингээд одоо 3 талд нэгдчихэж шүү дээ. Зохион байгуулалтанд орчихсон. Нөгөө тэжээлич одоо бэлтгэдэг хэмжээ шал өөр болсон. Тэгсэн 1200 одоо нэг үнээс литр сүү нэг хөрөгтэй гүйтэй сааж байсан чинь 2700 литр төрөө явцсан. Дундас зам шүү дээ. Тэ. Нэг дахин өсөд. Тэгэхээр эрдэм шинжилгээний ажлын өгөөж гэдэг үйлдвэрлэлд очихлоо ямар бүтээмжтэй болдог гэдэг л энэ жишээ би амьд харуулж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бидний юмдаар ингээд Сайдын механикцэн ферм улсын мэдгээд гэдэг юм уу сангийн аж ахуй гэдэг ярихаар хаа байсан социализм юм яриад гэсэн ойлголт зарим хүн буруу ойлголт авч иж магадгүй л дээ. Өөр тэнд хийжсэн арга туршлагыг өнөөдөр хувийн хвшлийнхэн одоо Сайдын механикцэн ферм үржүүлэх гээд байгаа тийм ээ. Бий болгох гээд байгаа. Өндөр ашиг чимтэй одоо өхөр сөрөг бий болгох гээд байгаа сайлын чиглэлээр ч үед эсвэл бахны эднэрт бол одоо энэ хүрээлэнгийнхэнтэй энэ эрдэмтдээ хамтраад ажиллахад гадаадаас гуйлгагүй ч юм уу бадар барьж юм уу ном зохиол юу байна гэж явах шаардлагагүй юм шүү гэдгийг л хэлж өгж байгаа гэсэн ойлголт над төрж ийн л да. Юм туршлага бол байна, хийжсэн байна. А билехэн тэрийг зохион байгуулаад хийжсэн эрдэмтдийн төлөөллүүд нь байж байна л гэж. Тэгээ ер нь бол цааш нь байнга л ийж хөгжүүлээд ахиулаад явах ёстой л да. Шинэ ухаан бол өшөөл одоо тэр үеийн тэр төвшнгөөс их одоо чинь 8000 100000 литр суугдаг нэ ороод ирчихэл ба шүү дээ. Тэгэхээр энэ төвшин тэжээлийн асуудлыг бас яаж шийдэх үү гэдэг чинь нэг өөр асуудал. Нөгөө нэг асуудал нь бол өртөг яаж хямдтай тэжээл хийх юм бэ? Энэ дэлхийн одоо том фермерүүд чинь бол ухаан дарш ихэд бид чинь нэг трактород өдөр шөнөгүй
утаваагуудад орнуудын чинь шүүсийг гоожуулаад ингэдэг байлаа шүү дээ. Тэгэхэд Америкийн ферм дээр очиод үзэхлээр яг тэр үнэтэй юу ч байхгүй болсон. Тэгтэл нөгөө орнууд дарсны орнууд хадаад тэр чигэнд нь тохиромжтой чигэнд нь хүргээд талбай дээр наврыгээд энэ ч одоо тэр үед манай эрдэмтний ажил хийж байсан миний шав одоо содон сарын дээрс боловсруулчихсан шүү дээ. Яг тэр технологиор хийгээд одоо том хэмжээний хүчин чадалтай хам багчаар боогоод тэгээд нийлэг халсан холбооны дотор хийгээд ингээд даршаа хийж байгаа байхгүй. Хан тэр чинь бол одоо их хямдхан технологи өнөө техникийн дэвшил өөр дэвшин дараад ирж байна шүү дээ. Тэгэхээр зардал өнөө ажиллагаа чинь хөнгөрөө явж байгаа. Тэгэхээр энэ дээр би цааш нь өшөө нэг юу хэлэх гээд байгаа юм хэлээр энэ нийгмийн байгуул одоо ямар байх тэр төвлөрсөн төлөвлөгөөт байна уу, социализм байна уу, капитализм байна уу, энэ дүү шинжлэх ухааны бүтээлүүд айдлах нөлөөд ягаад гэвэл хэрэглэгч чинь өнөө хинээс болж өнөө мадын чи иддэг уудаг юм мадад хижээдэг арга бичээдэг арга чинь энэ нийгмээс болж өөрчлөгдөхгүй шүү дээ. Гагцгүй харин энэ шинэ одоо хувийн аж ахуйн юм уу фермер аж ахуйн одоо энэ хувийн аж ахуйн нөхцөлд яаж энийгээ одоо нотгшуулж авч явах вэ? Тэр асуудлыг өнөөдөр их нарийн болгох шаардлагатай байна. Тэгэхээр энэ дээр нэг бас юм гараад байгаа юм л да. За одоо ерөөсөө ингээд бүх юм хувьд болцсон. Одоо хувийн хвшлийг мэднэ ингээд нэг жаахан орхидуулсан юм болов төр засгийн бодлого. Төр засгийн бодлого бас ямар ч байлаа гэсэн хувийн хвшлийнхэнтэй тусалдаг тийм үү? Одоо за хувийн хвшлийг юу хэрэгтэй гэдгийг мэдж байгаа төр засгаас хүрээлэнгүүдэд захиа даалгавар өгдөг. За та нар одоо ийм хэмжээний ийм хүчин чадалтай сүүг тэдэн литрээр нэмэгдүүлдэг ийм тэжээлийн ургамлыг бий болгоод эсвэл ийм тэжээлийн одоо холимог тэжээл бий болгоох гэдэг юм. Ингэж одоо дээрээс нь удирдах чиглүүлж явахгүй бол нэг дунд нь ингээд хаягдаад эрдэм шинжилгээний ажлын нэг олигтой үр дүн гардаггүй хаана юу гарч байгаа ч мэддэггүй тэрийг аваад хэрэглэх одоо хувийн хвшлийнхэн ч гэсэн бас ухраасаа олохгүй нэг юм явагдаад аниугүй юу? Өнөөдөр бол яг тийм л дээ. Энэ чинь шинжлэх ухааны үйлдвэрлэлийн одоо тэр улсын аж ахуйч байна уу, хувийн аж ахуйч байна уу? Энэ шинжлэх ухаан тэр үйлдвэрлэлийн тэгээд одоо төрийн бодлого энэ чинь бол би уйлж явах хэрэгтэй юм шүү. Тэг тэнцвэртэй уйлжж үр ашиг өгнө гэж. Тийм учраас энэ тал дээр л одоо их бодох хэрэгтэй болчиход байгаа. Ер нь 90 оноос хойш одоо ялангуяа хөдөө аж ахуйн шинжилгээ ухаан ер нь шинжилгээ ухаан бүхэлдээ орхигдсон л да. Ялангуяа хөдөө аж ахуйн шинжилгээ ухаан бол одоо бүр одоо шавдар өгч болсон гэж би бараг хэлэхэд ер нь их буруудахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл зөвхөн манай бэлчээр тэжээл эддэм шинээр хүрээд ингээд 200 гаруй хүнтэй байсан. Өнөөдөр мал аж ахуйн хүрээлэнтэй бэлчээр тэжээлийн хүрээлэн нийлчихэд 100 хүрэхгүй одоо ажилтнтай байна шүү дээ. Тэгээ одоо техникийн хангамж, санхүү, тэгээ нэг лаборатори гэдэг үзэхлээр бид чинь бол тэр үедээ бид одоо Герман, Чехийн одоо их л өндөр хөгжилтэй орны техник ачраа тавьчихсан. Одоо би 70 оны энэ чинь 50 жилийн өмнөх шууд ярьж байна шүү дээ. Яа тийм одоо лабораторитой байсан. Тэгээд өнөөдөр тэр лабораторич нэг өөрчлөгдөж чадаагүй уучлаарай байж. Тэгэхээр ийм ухаан нөхцлөөр одоогийн том асуудлыг шийднэ гэж байхгүй. Тэгэхээр дэлхийн шинжлэх ухаантай бид яаж хөл нийлүүл зэрэгцэж явах вэ? Тэгэхээр одоо гэдэг асуудлыг шийдэхэд бол өнөөдөр энэ төвшин үнэхээр гологдож байгаа. Зохион байгуулалтын хувьд ч одоо санаанд хүрэхгүй байна. Энийг бол манай залуу эрдэмтэн манай анхтод энэ талаар бол их л юм бодож явдаг те. Ер нь бол тийм одоо энэ шинжлэх ухааны бүтэц зохион байгуулалт болж байна уугүй юу? За би ч гэсэн энийг бол болохгүй нэ гэж бодож явдаг хүний нэг нь. Зүгээр одоо ингээд жинхэнэ толгойлох хүрээлэнгүүд өөрийгөө бие дагаад авч явах тийм улсын нэрийн өмнөөс ажиллаа хийх тийм одоо нэр хүндийн хувьд ч гэдэг юм уу хууль зөрхийн хувьд ч юм уу одоо нэг тийм болцсон шиг харагдаад. Хоёрдугаар малыг одоо сайн бэлчээрээр таргалуулнаа л гэдэг юм уу
дотор нүүдэл нейтрэ гэж энэ ярьдаг байлаа. Тэр нь ч үр дүнтэй байдаг байлаа. А гэтэл бэлчээр маань одоо тасгадаад ингээд хэцүү болж байна. За цагаан хулгана одоо үлийн цагаан хотод идэгдээ сүйд таны одоо гол сэтгэдэг. Одоо ургамлыг хамгаална гэхээс бэлчээрийг зөвхөн хамгаалалт төдийгүй одоо өөрөөр хэлбэл нөгөө үр тариа төмөс үнсний ногоог тэр хортон шавжаас яаж хамгаалах вэ гэдэг асуудал хамтдаа ороод ирдэг. Тэр энэ чиглэлээр та бас нэг өөрийнхөө санаа бодлыг ярьж хөө. Тийм. Сая жигсүүн профессор мандач хөө бэлчээр нэг ярьлаа л да. За би хол газар тариал уралганд бас нэгээс нэг хэлье гэж бодож байна. Яг намайг сургууль төгсөсөн 80-аад оны сүүлчээр бол ер нь хөдөөчүүд үүдэг Монгол шинжлэх ухаан бол нэлээд хөгжил оргил үедээ байсан. За энд бол хөдөөчмөн шинжлэх ухааны хүрээлэнгүүд бол хөдөөчмөн явны мэдлэлт байдаг. Гадаад дотоодын нэлээд одоо өндөр сайн бэлтгэсэн төгсөгч нарыг хөдөөчмөн зөрүүд хуваарлж бодлогоор ажилуулдаг байсан. За намайг яг суулцууд ирж явах үед бол манайх бол газар тариалын үүдийн дээр хөгжсөн. За 59 оноос хойш атрыг эзэмшээд сурцсан тариа нөгөө тарьдаг болсон байсан. Гэтэл нөгөө тариагийн чинь эддэг хөндлөнгөөс нь давхар одоо сүйтгэдэг, ургацыг бууруулдаг, төрөл бүрийн өвчин хурдан маш олон гарч ирсэн. Тэгэхээр энэс зайлшгүй хамгаалах ёстой гэдэгээс төрөлцгийн бодлогоор яг 1980 88 онд ургамал хамгааллын үйлдвэрлэлийн станц гэдэг шинжлэх ухааны байгуулсан. За тэгээд 80-аад оны үеэс болоод за энэ зөвхөн атрыг эзэмшээд зогсдгүй юм байна. Шинэ сорт хэрэгтэй, ган төсвөртэй, өвчин төсвөртэй сортууд. Тэрийг идэж ургацыг 20-30% бууруулж байгаа ямар өвчин, ямар хогрмол, ямар одоо мэрэг шавж байна. Тэрийг гаргаж ирээ. Яаж энийг бууруулах вэ гэдэг дээр ижил судлаа байх ёстой юм байна. Дэлхийн нийт хаашаа гэдгийг харж энтэй нийцсэн бодлого явуулах гэсэн анхаарал энэ дээр бол маш том хөрөнгө оруулалт бодлогоор явж гисэн. Яг энтэй зэрэгцээд 80-аад оны сүүлээр бол айл тал руу бол энэ биологи чиглэл судалгаа яг эхэлж ирсэн үед би тавц орж ирсэн л дээ. Тэрээс манайх бол 50-аад оны үед дэлхийн нийтээрээ химийн бодисыг хэрэглээд за энэ бол ер нь дам нөлөөтэй байгаль орчин бүх юмдаа сөрөгийн байх шүү гэд биологиар ороод эхэлсэн байсан. Манайх бол тариалын эрхлэн гутаал ургацаа авахын тулд яг химийг бол эхэлсэн. Бараг бусад орны одоо хэрэгэл гарсан голгоцсон юм хэрэгэлдэг ийм л орон байсан. Харин 80-аад онд бол яг хөл зэрэгцээд биологиар орж эхэлсэн. Тэгээ энэс хойш бол одоо дарханд бол том хүрээлэн байна. Газ тариалын хүрээлэн 70 жил болох гэж байна. Энэ хугацаанд бол одоо 200 гаруй сорт гарсан. Нэг сортыг гаргахад дунджаар 12-оос 15 жил уусаа шаарддаг. За ургамал хамгааллын салбар 88 онд байвал одоо өнөө хүртэл бол 13 биологийн бэлтгэл гаргаад хэрэгжилж байгаа. Энэ бол нэг химийн биш арга гэсэн. Нэг биоэлдэн гаргахад бол дунджаар 10-аас 12 жил уусаа шаарддаг. Яг энэ чиглэл орж эхэлсэн. Тэгээд за 2000 оноос хойшоо бол энэ төрөлцгийн бодлого зайлшгүй хэрэгтэй байсан. Энэ алдагдаад энд ордог хөрөнгө оруулалт, энд ажилдаг судлаачдын одоо энэ байдал алдагцаас болж бол мөр одоо гаагаас авдаг ургацч багслаа, бэлчээр за таны хэлдгээр талд орлоо шүү дээ. Энэ чинь бэлчээрийн хувьд хуург ашиглаж шүү дээ. Тэнд байх за газар бэлчээр төрийн мэдлэлт өмч. Мал бол Монголын ард түмний баялаг. Гэхдээ хувьшилжсэн. Тэгээ мал их өсөөд ирэхээр зэрэг тэнд хуург ашиглаад тэр бэлчээр бол одоо ерөөсөө одоо манайх ч 70% цөлцсөн гэж үзэж байна. Тэнд малын эддэг нэг ашигтай ургамлыг зүүлийн тоо 35 байснаа 7-оос 8 зүйлийг буурч эхэлж шүү дээ. Малд ашиггүй бид нар ярьсан нэг хогийн гэж ярьдаг тэр ургамлууд ихээр ургаж Монгол орны нийтэд цөлчтний байр шилжээд мал бол мал тариалан хоёулаа нутгийн хойд бүс шигчиж байгаа байхгүй. Төв цэнгийн бүс. Ингээр энд бол тариалан мал бүгд овоороод энд ерөөсөө тариалан мал аж ахуй аль аль нь бол энэ нэлээд хүнд байдал орж эхэлж байгаа. Энээс бол яаралтай гарах хэрэгтэй. За энийг гаргадаг юм шинжлэх ухаан. Шинжлэх ухаан бол энэ өмнө яваад ямар хуваартай, ямар аргаар яаж өгнөд шийддэг ийм одоо байгууллага шинжлэх ухааны байгууллага гэдэг сая хэлээд байгаа тэрэлтэй. Тэгэхээр энд бол бид нэгэн тийм дороотсон бэлчээр тариалгын талбараа бол химийн бодисгоц бүр утга, бүр дороот бол. Тэгэхээр энийг тэр бие биенд нь сөрөг нөлөөгөө малда, тариаланда, хүндээ ийм биологийн чиглэлээр юу нэг хандах хэрэгтэй. За энд л арга хэмжээ аваад эхэлсэн. Гаднаас одоо химийн биш юм аваад биологи хэрэглэе гэхээр зэрэг л одоо нөгөө дотоодын үйлдвэрлэл төрийн худалдаа авалт гэж зарлаад дамнаа гаднаас бус орны хамгийн хэрэггүй байгууллагын хортой ийм л биологийн химийн билүүл орж ирээд давхар явж шээ. Өчнөө одоо сортын үр тариа төмс өмсний зугаа бий болгожээ. Эсвэл одоо нарваад нэгэн одоо биологийн бэлтгэлүүд хортон шавж эсрэг өвчний эсрэг ингээ бий болгодог. Тийм болгочоод байхад
Яахаараа тэр гадаад хэрэггүй химийн бэлтгэлүүдийг авна гэж хэдэн 100 сая тэрбумаар нь тендер зарлаад яваад байдаг юм болж байна. Энийг бол би ингэж боддөө. Манайх бол энэ төрийн одоо албан хаагчд бол энэ дөр яг хариуцтай ажиллахгүй л байгаа байхгүй. Боловсон хүчний бодлого алдагдсан. Яг үндсэнд энэ. Өмнө нь бол одоо бидний төгсөж байгаа шинжилгээ ухааны байгууллага альч байгуулвал мэдээ бэлддэг байсан. Эзэмшигчийн ажилтнууд хүрээлэнд ажиллаа, сектор лаборатори гэж хүрээлэнгийн захирал боллоо, яамнаас сайдруулж өгдөг. Ингээд залгамж халаатай бэлдэж бодлого бол үсэг залгамжаар явдаг гэсэн. Одоо бол ингээд намын ялалтаар ч юм уу юугаар ч ингээд 4 жилийн хугацаанд тавигдана. За болсон хүч чинь бол доктортой ажиллах нь зөв. Манай нөхцөлд бол доктортой биш харин бүгдээ сайн мөн сурч байгаа. Ингээд ерөөсөө Монгол орны хэмжээнд биш тухайн одоо нэгж байгуулах хүний аль настай вэ гэж хараад ийм л юм явж байгаа. Хууль бол байна. Дотоодын одоо үйлдвэрсэн бүгдээр юм аав гэдэг. Одоо манай 2-3 жилийн өмнө гам болоод урт заалдлаа шүү дээ. Дахны хүрээлэн дараасан 200 сорт байна шүү дээ. Тэгээ энийг нэвтрүүлэхээр хүрээлэнгийн мэдлэлт нь өөрсдөнд үйлдвэрийн талбай байдгүй, аж ахуй нэгж байдгүй, сорт толгой бүх ажил нь хүндрэлтэй. Биологийн бэлтгэл ялгаа авахгүй энэ нэвтрүүлэхээр зэрэг заавал шалтгаан хэлдэг. Өөртөө энэ муу байна, бага хугацаанд үйлчлэг. Энийг бол төр засаг өөрөө одоо зааж өгөөд өслөөр ийм шалт үрдүү хэрэгтэй байна гэд явуулж сайжирж явах хэрэгтэй. Эхний ээлжинд ерөөсөө Монголын эрдэмтдийн бий болгосон зүйлийг үйлдвэртээ нэвтрүүлээч гэдэг чигийг л одоо компани аж ахуйнууд өгөхгүй бол нөгөөдөр чинь мөнгө хард юм уу, хямдхныг хард юм уу. Тэгээ шинжлэх ухааны мэдлэггүй улс чинь цаад улсуудын хэл санал болгосон юмыг аваад тэр одоо юу гэвэл газар тариалан дээр одоо хордон шавьтай тэнцэх тийм юм өөрөө яриад л мал эмнэлэг дээр яг ялгаагүй явдаг. Ерөөсөө Монголын эрдэмтдийн хийсэн юмыг бол одоо яг үндэ малыг эрүүл байлгах гэхэд бол за нэг хэдхэн одоо шүлгийн вакцины баг бид өөрснөө хийж чинь. За томооны вакцины, шумууны бид нар хийж чадахгүй. Бусад ямар ч өвчний вакциныг эсвэл юм тариг Монголын эрдэмтэд зохион бүтээсэн. Ерөөсөө эх орныхаа хэрэгцээг хангаж зогсохгүй зарим газар руу гаргаж болохоор чадвартай болцсон байхад ямар ч хяналт байхгүй хөлийн хорицээр. Одоо тэр мэрэгжлийн хяналтын байгууллага ажилдаггүй, бүр ажилдаггүй гэж хэлмээр байна. Тэгэл ерөөсөө л нөгөө Монголын эрдэмтдийн ахын оронд ерөөсөө дандаа хямдхан одоо нөгөө РНА байна одоо юу байдгийг хямдхан чанаргүй юмнуудыг хулгайгаар ганцгаар оруулж ирээд ингээд бүх монголоор тараагаад сүүлд нь тэр нь Монголын эрдэмтдийн юм үйлчлэхгүй байгаа шиг хотлоо нэр тэр орооцолдоо ийм хачин болоо. Тэгэхээр энэ дэр эцэц төрийн бодлого ерөөс алдчихад байгаа юм шүү дээ. За энэ дээр бол нөгөө манай тэр одоо зохион байгуулж төсөх улсуудын шинжлэх ухаанаас бидний дутуу байгаа. Өөрөөр хэлбэл Монгол орн ч өөрийн гэсэн цаг ууртай, энд байгаа өвчин хурдан өөрийн гэсэн тэр генетикийн өвөрмөц онцлогтой шал өөр байхгүй. Тэгэхээр тэр өндөр хөгжилтэй орн Америк бусад орн орж иж байгаа юм чинь бол бас өөр зүйл зориулагдсан учраас Монголд орчод Монгол мал, Монголын газ тэрээр нийцэхгүй. Тийм учраас монголч нь өөрийн орон тохиолсон стандарт гэдэг юм баталж байгаа шүү дээ. Тэджийн хэмжээний спор ийм ээлжсэн хөвчлөлтэй морж үйлчлээ гэдэг. Энийг бол дэлхийн биологчид нь ярьж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол орн бол өөрийнхөө энэ маш олон генетик нөөц, энэ биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд тухайн зүйл юндаа тохирсон сонгуул үйлчлэгээтэй ийм юмыг хэрэглэх ёстой. Ингийн тулд энийг судалдаг хийдэг байгууллага байх ёстой. Яг энэ алдчих өнөөдөр та нар ингэ бодоод үзэлтэй. Байгаль орчны чиглэлээр усны бодлогын хүрээлэн, газрын бодлогын хүрээлэн, хойн хүрээлэн гэдэг 200 гаруй хүнд том хүрээлэн одоо бүгд байхгүй. Тэгэхээр энэ хүрээлэнд байхгүй юу хийх юм? Дандаа аж ахуй үйл ажиллагаа ийм л ажиллаа явж байгаа учраас тэгээд тийм юм хот цаанаа бол ерөөсөө энэ бол Монгол орны энэ экологи биологийг бол хамгаалж байгаа биш хариуцлагагүй хандж байгаа ийм л тогтолцоо бий болж яваад байгаа. Би бол ингэж л үздэг. Гэхдээ ерөнхийдөө ер нь бол шинэ ухааны зохион байгуулалт бүхэлдээ бороо болчихлоо. Хаана шинэ ухааны одоо боловсролын хүрээлэн соёл урлагтай ингээд бүгдээ бацаад явна гэхэлэр энэ чинь агуу том. Ерөөсөө тэр боловсрлоо яах вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй хаад Монголын шинэ ухааныг яах вэ гэдэг асуудал бол мэдээжийг орхигдсон шүү дээ. Тэгээд нэгд, хоёрт энэ одоо улсын хэмжээний том бодлого боловсруулдаг толгойлдог хүрээлэн тэр сургуулийн мэдлэлд авч өгч өгдөр юм. Нөгөө сургууль шинэ ухааныг халуун гэдэг нэр дөрөх гэсэн. Энэ чинь тийм биш байдаг юм. Тэгэхээр нэгдүгээрт, хоёрдугаарт
Энэ одоо өөрийнхөө ажлыг эрдэм хэлгийн байгууллага өөрснөө нэвтрүүлээ тэндээс ашиглаад өөрөө өгчих нэг гэсэн нэг одоо ийм үзэл бодол нэг хэсэг явсан. Тэгээд Америкийн тэр одоо мууч болгонд бол нэг үйлдвэр туршилтын станцууд байдаг юм. Тэгсэн тэр чинь бол Америкийн тэр төвийн том мэдээллийн системтэй холбоотой байдаг. Ямар ферм дээр хаана юу доголж байна гэдэг тэр мэдээлэл аваад тэр хариуцж байгаа нөгөө дурсгалын төвд чинь ирдэг. Тэд тэн дээр нь очиод зөвлөгөө заавар өгөөд нөгөө болохгүй байгаа юм засч залруулахад нь тусалдаг. Тэгээд энийгээ төлөө тэгээд та нар мөнгө авдаг юм уу гэсэн чинь. Үгүй юу гэж бид мөнгө авдаг. Тэр фермерийн ашиг орлого нэмэгдэн тэдний төлдөг татвар ихсэн. Тэгээд татвар өснө. Үгүй тэр чинь тэгээд улс тэргээр авчиж байгаа шүү. Тэгээ улс биднэрт тэрийг өгöd. Тэгээд тэрнээс бидэнд хариулаад мөнгө өгч байгаа. Тэгвэл бид үйлчилж байгаа маа. Таны ярьдаг тэр бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн одоо нэгжүүдийг байгуулсан. Мал аж ахуйн хүрээлэнгийн мэдээлэл таны төрийн дөрөв, мал эмнэлгийгт бас дөрөв. Тий. Зүүнтлийнх нь бол дорнот ялгаатай дорнотын төв эсвэл скватертаар ингэж байсан. Тэр өмнө Аархангай ховдынх нь бол яг адилхан байсан. Яг адилхан. Зэрэгцээд байж. Бүстэй тохирсон эрдэм шинжилгээний ажлыг маш шургуу хийгээд тэгээ үйлдвэр төр дүнгийн дор нэвтрүүлдэг. Нөгөө талаасаа тэнд үйлдвэрлэлийн лабораторид ажиллаж байгаа болсон хүчнүүдийг давхар татаж оруулаад одоо 7 хүнтэй биш 10 дээр 20 хүнтэй шиг болоод ажиллаждаг. Нөгөө үйлдвэрд ажиллаж байгаа улсуудын оюуны чадамж, эрдэм шинжилгээний ажлын мэдрэмж илүү болоод өшөө их тийм үр дүнтэй байсан л гэж боддог юм да. Та энэ талаар бас яг одоо тийм одоо хон тэр баруун талд байж байгаа малын одоо үйлдвэр өгсөн тэрийг хариуцж байсан зоо техник тэр улсууд чинь тэр хүрээлэнгийн идэвхтэн ажилтан. тий. Тодорхой одоо бас хөлс авчихна. Жид болгон хүрээлэндээ ажиллаа тайлг хийчихнэ. Ажлынх нь арга зүйн юм нь одоо болж байгаа болохгүйгаа гэж чинь тэр өнөө эрдмийн зөвлөлөөр чинь бас шүүгээд өгнө. Тэгээ ажилтнууд ингээд сайн явдаг байх. Хоноод хамгийн сүүлд говалтай одоо соттой харны одоо балдэр жамц аймгийн үржлийн одоо алууны үржлийн газрын даргаас шүү дээ. Тэгээд манай хүрээлэнд эрдэмгийн ажилтнаар ороод бид тэнд соттой ханы юмд одоо цөм сүргийг ингээд авч явах бүр ажилтнаар аваач тавиад тэгээд одоо тэр одоо сая үйлдвэр батлагчлаа шүү дээ. Гэх мэт чинь тэнд хийс ажид бол зөндөө бай. Тэгээ ер нь бол одоо бүсийн хүрээлэн байхын өөр нэг давуу тал бол ухаан захиргааны ажилд гэх юм одоо төрийн ажилд бас их дэм үзүүлдэг байхгүй. Би одоо 68 69 оны одоо Алтай өөргөөн одоо уран сум би Алтай уянч болгон энд одоо том зууд боллоо. Тэнд зууд болоход төвөөс төлөөлөгч очоогүй. Тэр хүрээлэн тэд нарт үйлчлээд. Тэр одоо мас өргөн яах вэ гэдэг одоо зөвхөн одоо тэр арга гаргачлын зааж. Тий, арга гаргачлын зааж өгөөд одоо малчтаар яваад чамд юу нь болж юу нь болохгүй тэр гэвтэрний яасан тэр гашаасаа үсний яасан өвс тэжээ чинь яаж ямар шуурх арга хэмжээ авах хэрэгтэй байна вэ? Ингээд одоо бид чинь газар дээр нь тэрийг зохицуулчихдаг байдаг шүү дээ. Ганцхан наашаа одоо зайшгүй төвөөс хэрэгтэй юм байвал тэр үед одоо манай яамны сайд унгаад орж байгаа үедээ уцаар олгочих. Яаж юм хийж юм гэж асуув. Ямар тусламж хэрэгтэй байна вэ? Ган би нэг тэгэхэд одоо булган сумын нэгдлийн даргын одоо нэг яриастай байсан шүү дээ. Тэр өнөө зодны жил нэг машин одоо хоочихсан. Засан явж чаддаг. Ер нь тэгээ эвдэрч гэсэн л дээ. Энэ баавда дарагч нь явган болчиход байна дараа сайдаа гэсэн. Тэр жолооч нь яваад гээд. Тэгээс шуурга шийдээд тийм чинь тэр нэг дэнэр машинаа сайд нөгөө ажлын чинь тэгдэр төвөөс бид ямар нэг юм авалгүйгээр тэр Алтай өөргөөн зодыг одоо яаж хичээсэн аваад гарч байсан. Тэнд одоо мал нь харагдаад уйлж байсан эр хүний би одоо мэднэ. Тэгээд зун одоо энэ дэртрүү тэд нэрсэн отор тарцдаг байхгүй зуны отор. Тэгээ ардаас нь очиход одоо тэр баярс ноёроо тань гаргаад биднийг дайжээс одоо тэр их баярс тэр мал чин уйлаад ярьж байсан.
Тэгэхээр аялал жимдаар байлаа гэсэн тэр газар тариалантаарч байлаа гэсэн ялгаа авахгүй, мал аж ахуйдаарч байлаа ялгаа авахгүй, хувийн өмчөөгээд орчтол их гэсэн. Одоо малчин одоо 170 хэдэн мянган малчин өрх байлаа гэхэд тэр дотор ч малаа жинхнээр нь аваад өсгөөд шинж ухааны үндэстэй одоо ингээд аваад явах малчин хэд байна. Тэгж чадахгүй малчин хэд байна. Ихэнх нь тэгж чадахгүй шүү дээ. За ялангуяа залуу малчд бол. Харин одоо энэ мянгат малчд юм уу энэ олон удаагийн мянгат малчд эднэр бол өөр болсоо. Эднэр чинь харин юм нэвтрүүлээ санаа. Саяхан бас нэг нэвтрүүлэг хийсэн 10 мянган малтай нэг малчин байна л да. Тэгэхэд яг л үнэн л юм байж. За одоо ингээд зарим нь болохоор хотод л орохоор сайхан амьдчтэй байна тийм ээ. Гээд бүр хэдэн сайхан малаа хүртэл зараад хот орцсон. Энд чи мэдлэггүй одоо мэрэгжилгүй хэцүү шттэ хот амьдрах болцоо баг хэцүү шттэ. Тэгээд ингээд нүгээд чихээр ичээж чаддаггүй. За ингээд үр хөвгтөрөө нэг юм хамтраал ингээд нэг байдалтай. Гэтэл ирээд одоо энэ хотод ч нь бол хөдөө очиод ажиллаж байгаа хүн зөндөл байна. Тэр хороо хорныханд нэлээд ажилгүй байдаг, өргөжлөсөн хүмүүсүүд байдаг юм уу? Олон одоо өнчнгөрөөсөн хөвгттэй хүмүүс байдаг юм уу? Энэ хотод ингэж тэр нэг нүүрс төлж, бактериз төлж ингэж заваарч эдсэн хоол гэж байхаар тент очиж сайхан туслахаж аж ахуйн гэрээ хийгээд за 100 хон чи авъя төллүүлж гээ 100 хонноос чин 90 хорог байж болно. Харин 90-ээс цаашаа 100 хорог байж болчихвол олон 100-аас 104 байж болох хэвээр тэр 10 минут шүү. Эсвэл 14 минут шүү гэдэг ингээд өөрөө малжаад одоо ингээд сайхан амьдраад ингээд хотын ачааллагч багсах болцоо байна гэж яаж байгаа. Тэрийг хараад бол би үнэхээр нэг тийм л гэж бодсон. Одоо ч тиймэрхүү жишээд байсан. Тэр ч одоо ер нь тэр 90-ээс биш одоо тэр чи яг ер нь одоо бол ингэж байгаа юм чи надаас ингээд мал аваад яа л да. Одоо оноо мянгат малчд энэ тийм болсод байна шүү дээ. Чи мал дасаж яваад одоо яа л да. Хөдөө чи авалтаач. Хөлсөн. Тийм. Тэгээд одоо чи малтай болдог. Нийтлээ ер нь бол мал дагсан хүн ам достой явдаг гэж манай малайчхан ер нь малайчхан үйлдвэрлэлийн нөөц баялаг бол шавхдаг болоогүй шүү дээ. Бид өнөөдөр юу яриад байна вэ гэхээр баярлалын бэлэн нөөц одоо баярлалын бэлтгэрийн энийг л одоо ашиглаж бүтээгдэхүүн болгож байгаа тухайгаар яриад байгаа шүү дээ. Тийм ээ? Одоо тэгсэн энийг маань одоо энэ дээр одоо байж байгаа малч нь өсөөд одоо нэг 70 сая хонь одоо багтаамжтай байсан бол өнөөдөр 100 гараад явчлаа. 100 сая гараад явчлаа. Бичээрийн даас нь гэтрээ тий хонь толгоогоор тий. Ингээд даас их хэтэрснээс болоод өнөө бичээрийн чинь 60-70% нь дороочлоо. Тийм ээ? Одоо энэ чинь мал гэдэг ингээ ярихтайгаа зэрэг ялангуяа залуу их тэр дундаа хотод төрж өссөн хүмүүс та бол монголчууд угсаал тэгдэг гэсэн мал дагуул хамт болсноо. Одоо бол их мохоо хэлж байгаа шүү дээ. Мал дагуул тийм аа. Мал руу ер нь очиод хэрэггүй шүү гэж. Тийм одоо муухай явуул хөрдлөг гарчихсан байна. Бүр зориуд тэгж байгаа шиг ийм гачийн болж байгаа шүү. А мал дагах юм бол малыг хичнээн сайн хариулна гэд ямар ургамал иддэйн тэр нь аль нь нэмийн ургамлыг идэж байна аль нь одоо тийм шимтэж болох ургамал идэж байна энийг бүтэл тэр мал дагж байгаа судлах хэрэгтэй байхгүй ямар бичээрийг яаж ашиглаж цэвэр шинжлэх ухаан байдаг мал чинь өөрөө шинжлэх ухаан чинь шүү гэдэг нь өөрөө заагаад өгчдөг байхгүй яг тийм ууж байгаа ус тийм идэж байгаа бэлчээр тэр бэлчээрээс түүд сорчилж идэж байгаа ургамлаас тэгэхээр би бол одоо ингэж бодож байгаа. Үнэхээр энэ шинжлэх ухааны баг бол одоо бүтэц цогцолн байгуулалт бол нийгмийн ял шийдэх асуудал мөнөөс мөн. За манай улс төр зэрэг бол ингээд хүн амт тооцоод маш цөөхөн хүрээлэнгүүд байгаа толгой. За хөдөө аж ахуй гэхэд 4 хүрээлэн байна тийм ээ. Тэгэхэд өндөр хөгжилтэй бусд орн бол яг энэ чиглэлийн 20-30 хүрээлэн байна шүү дээ. Тэгэхээр нийслэлд байгаа яг тэр бодлого барьж байгаа яамны харинд бол толгой хүрээлэнгүүд нь яг тэр дэлхийн хөгжилтэй хүн тэр хүрээлэнгүүд нь явж идэв байх л. А бусад хүрээлэнгүүд бол хүн ам ихтэй том ч мууч болгондоо сургуультайгаа хамт профессорын доор судалгааны одоо суурь судалгааны чиглэлийн голд судалгаа маш олон хүрээлэн хийгээд ирждэг. Одоо тэгээд одоо Хятад, Америк бидний одоо мэд Итали бүх улс тийм биш шүү дээ. Ингээд том хүрээлэнгүүд яамны хайр. Тийм. Одоо тэгээд тэр нь бол яг шууд ажиллаа хийгээд ингээд тэргүүл яг амьд шин. Жишээлх юм бол одоо Хятадгаас сая зүйлэн тайлаа. Хятад одоо хооны хүүхдийн зэрэг хөдөө аж ахуйн 76 хүрээлэн байна. Хөдөө аж ахуй. Бүгд хөдөө аж ахуйн хаа. Хөдөө аж ахуйн 73 их сургууль байна.
бүгд хөдөө аж ахуйн хай. Оросын холбооноос мөн ялгаа байхгүй. Хөдөө аж ахуйн яамд нь эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан дээд боловсролын департамент гэдэг байна. Тэр нь нөгөөдөлгөө хариуцсан. Одоо яг зөвхөн Сибирийн салбар тэгэхэд 54 түрүү нэг яриад эрдэм шинжилгээ туршилт сорилтын төвүүд. Эрдэм шинжилгээ ажилласан юм чинь тэр төв дээрээ сориод одоо нэг яг нэвтрүүлгээд ингээд нөгөө юм бүр мөнгөөр зарж байгаа шүү. Одоо ухаан тэр бэлэн болсон бүтээгдэхүүнүүдтэй арга технологиуд. Айлсгал одоо ухаан нь 42 хөдөө аж ахуйн сургууль зөвхөн Сибирийн салбарыг ярьж. Бас тэгээд тэд нар чи хоорондоо харин зүгээр гэрээ бие биенийг ойлгосны төвшин дээр хамтарч ажиллаж байгаа. Жишээлх юм бол за танай сургууль чинь болох таавар ер нь бол эм судлаар их сайн явдсан байна. Тэгэхээр манай хүрээлэнгийн тэр эм судлалын лабораторийнхаа эрхлэгчийг манай сургуулийн одоо эм судлалын тэнхимийн эрхлэгчээр хавсраад ажиллуулад өгөөч. Танай одоо нян судлалын, бактери судлалын лабораторийн эрхлэгч чинь асар өндөр түвшинд хүрчээ. Тэгэхээр харин энэ хүрээлэнгийнхэн тэр лаборатори эрхлэгчийг манай сургуулийн нэг тэнхимийн эрхлэгчээр хавсруулад ажиллаад өгөөч гэж ингэж гэрээ хэлцээр байгуулад дээд боловсрол шинжилгээ хоёр нь хийж байгаа хэлцээр холбогдсон. Тэрнээс биш одоо манайх шиг мяхан тий. Одоо тэгээ шинжилгээ ухааны одоо хүрээлэнгүүд бол бас өндөр өсөлтөд орнууд бол бас нэг хуулиуруу дандаа дагнасан яамтай байгаа. Одоо Оросын холбооны ус одоо Испани засгийн солигдож байна. Тэр бол ерөөсөө шинжилгээ ухаан дээд боловсрол яам гэж тусдаад чинь олонч хүнтэй том бодлого ирж байна шүү дээ. За тэр жигсрүүгээ хэлдгээр манайх хэрэг ховдод бүсийн хүрээлэн гэсэн шүү дээ. Тэр хүрээлэн байгаад ховд их сургууль болох юм бол тэрээс судалгааны сургууль байж болно. Энэ мал аж ахуй хүрээлэн яамны хайрын бодлого ирээд баруун бүстэй ховд их сургууль хүрээлэн нийлүүлээд судалгаа явуулж болно. За дорнодод бас салбар гэдэг тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд бүсийн хүрээлэнгүүд нь нэгдсэн байдлаар явдаг. Том хүрээлэнгүүд бол яамны хайрын бодлого явж цэвэр барьж явдаг. Ийм нийтлэг жишгэл дэлхийн нийт явд юм билээ. Энэ л манайх орж явах хэрэгтэй. Орж яваа одоо энэ сэлэнг төвийн бүсийн тарэлэнгийн энэ гол аж ахуйгаа маш одоо эрчимсэн нарийн үйлдвэрсэн маягийн энэ тэжээлээ үйлдвэрлэдэг одоо тэнд байгаа мал аж ахуйн үйлдвэрсэн ийм хослон маягаар явахгүй ингээд тэр мал тарэлаар чигчих юм бол алийг хөгжөөргүй юм байрлал хүрэх байхгүй. Ингийн тулд энэ дээр бодлого барих хэрэгтэй. Тэгээд ер нь бол тэр шинжилгээ ухааны түвшинс уулд хөгждөг юм гэлээ. Манайх бол улсын хурц баталсан шүү дээ 2030 он хүртэл доктортой хөгжил үйлчлэл баримт батлаа. Тэр нь дотоодын одоо нийт бүтээгдэхүүнээс шинжилгээ ухааны хувь нь 5 хүртэл ингээд заасан тийм. Одоо бол 0-23 нэмж чадахгүй яваад байгаа шүү дээ. Энэ мөнгө нэмжээж тэгээ шинжилгээ хөгжинэ. Би бол бас нэг боддог бодлол дан залуучуулын хүчээр хийх боломжгүй. Энэ бол одоо манай яг Ахмад үе тэр алтан үе гэж ярих юм одоо 80-90-ад оны энэ усууд бол үнэхээр маш их уламжлалт мэдлийг одоо гадна дотны их энэ хоримтсан мэдлэгээрээ л явахгүй шууд гадны өндөр технологи авчираад Монгол техникүүл энэ бас таарахгүй байна. Маш бас эрс дагуулна. Тийм учраас энэ дээр бол шинжилгээныханд бол энэ Ахмад Эрдэмтэн энэ шинжилгээний усуудаа бол маш зөв дэмжиж энийг залуу үетэйгээ холбож өг дээр их шиг энэ багш нарын холбоог нийлүүлж ингэж хөгжихгүй дан бол одоо дангаараа бол одоо нэг хэсэг явлаа шүү дээ. Япон солонгост яваад ирвэл мундаг хүн болчихноо. Орос хят хоёрын юм бол жоохон хоцрог байна гэх ийм юмыг залууч төлөвшүүлээд ингээд залуучууд юм хийнэ гэсэн юм. Энэ бол зөв баг. Гэхдээ Ахмад үегээр ялангуяа манай Монголын нөхцөл байдал уламжлалт газар тариалан бэлчээр мал аж ахуйгаа бол ингэж заламж холбоотойгоор төрийн бодлого зөв байж авч явахгүй энэ бол бас энэ заавал үнэхээр одоо сая энэ бол активчин хэлдэг үн залгамж холбоо ерөөс алдагдсан. Одоо жигдсэн профессор ч яг энийг мэдчихэж байгаа. Хууч чинь бол бүр үнэхээр тэгж одоо бэлддэг байсан. За жигдсэн ухааны хэдэн шавтай яг өөрийнхөө хэмжээнд хүргээд 10 шавтай байлаа. Тэр 10 өрөхгүй шүү. Нэг нь юм уу хоёр нь одоо галт тэргээр бол бох тэрэг болж 10 хүн юм 15 хүнтэй лабораторийг ахлаад ингээд явхаар. Одоо тэр нь манайх байхгүй болчих. Одоо яах вэ? Хэзээ яаж бий болох вэ гэдэг бол маш хэцүү болж байж байгаа байхгүй. Одоо цаг алдаагүй тэр төр засаг нэг ойлгох хэрэгтэй байна. Одоо эрдэм шинжилгээ байгуулалтын одоо ахын тэр өгөхтэй юм нөгөөд одоо амьд сэрүүн байгаа дээр нь Ахмад эднэр жинхэнэ одоо 60 хүрсэн болоо гэж гарчиж байгаа байхгүй. Тэгэж болохгүй шүү дээ. Эрдэм шинжилгээний ажлын тэр 60 хүрсэн хүний толгойд байгаа мэдлэг гэдэг чинь өөр. Зүгээр өөр салбарын
Хүнч байлаа гэсэн дадлага туршлагатай зарим нь бас 60 байтхан ажиллахаар хүн байдаг л баг. Эрдэм шинжилгээ салбар төр бүгдээрээ өгөхэд толгойлох том эрдэмтэд бол ажиллах болцоо их бий. Их биш үү? Тэгэхээр энийг л ашиглах л одоо зайлшгүй шаардлага энэ талаар ерөөс яг үндэ бол бодож байгаа. Миний хувьд бол байхгүй ч харагдаад байгаа. Би бол одоо энэ ерөнхий сайтыг бол бас дэмжиж байгаа. Энэ залуу хүн генет нөөц хууль гарлаа, малын нэг босоод болцсон. Одоо ойлгож штеп. Малаа бид нэр эрүүлжүүлэхгүй бол гадаарч махаас болохгүй мэт ойлгоод хэллээ. Заасаа гастралингийн бүс нутгаар яваад айгуул бол тарэлэмжгүй болох юм байна, тийм ээ. Хүнсний өмсөлт орох юм шүү дээ. Тийм учраас энэ мал тарэлга зааглаад энийг эрчимжүүл үүдүүлээд энийг байна шүү дээ. Бид нар маш зөв ойлгоод хамтар дэмжиж энийг уушаад явуулах хэрэгтэй. Түрүүн одоо ухаан тэр бидний муу хэлээд байдаг социализм гэдэг үе чинь одоо 80-аад оны үед 70-80-аад оны үед чинь бол яг одоо ерөнхий сайд ингээд энийг хийхгүй бол болохгүй нэ гэдэг чинь яг хийгдчихсэн. Жишээлх юм бол одоо сангийн аж ахуй гэдэг тэр чинь одоо энэ компани тооны компаниуд үр тариагаа тарина. Хажууд нь одоо яг эхлэх гээд байгаа тэр сайлын механикцэн фермүүд ажилладаг. Тэгээд одоо ухаан ханга, евро, орхон гэдэг одоо нарийн ност тусгай тэгээд эсвэл тэр үе чинь манай одоо энэ хүрээлэнгүүдийн толгойлох гол том эрдэмт чинь төрийн бодлогын янз бүрийн баримт бичиг гаргах төв хороо сайдрын зөвлөлийн тогтоол гаргах юм уу тэндээс төрийн одоо том баримт бичгийг яхад бид чинь бүгд оролцдог үү бүгд эрдэмтээр хийлгээд тэрийн тэнд хэрэгжүүлдэг баг тийм үе байсан байна. Тэгэхээр нэг бодлого чинь шинэ ухаан дээр үндэслэн ийм бодлого явдаг байсан байхгүй юу? Ер нь манай төрийн бодлого ухаан би бол одоо бэлтгэрийн судалгаагаар олон жил ингээд явж байна. Монгол төрийн бодлого ямар байсан юм? Ингээд үзэхлээр ер нь 1940-од он хүртэл Монгол улс чинь бэлтгэрээ яаж хамгаалах вэ? Гэдгээр төрийн бодлогын цогц байсан байна. Өөр тэр ч одоо ноос төвчөнд бичээтэй байна. Тэрнээс хойш одоо түүхэн баримт бичгүүдэд байна. Тэр одоо 1393 онд одоо 9 дүмэр хаан гүнч бэлчээртэй хянан батгай хийжсэн. Төл бэлчээр яаж хамгаалах вэ? Энэ бэлчээр ямар болж байгаа юм байна уу? Тэр үед хянан батгай хийжсэн гэдэг бидний сонирм байгаас. Тэгэхээр одоо өнөөдөр манай бэлчээртэй хянан батгай хийдэг нөө 5 жил нэг хийдэг гэж байхгүй болж байна. Тэгээд дандаа бэлчээрээ ярьж сайн бэлчээртэй байвал ямар төрлийн хичнээн малтай байх бол энэ л дор хэрэг. Тэрийг мэдчихсэн баг. Тэгсэн чинь тэгээд 1940-од оноос мал өсөх тухай яриад өнөө бэлчээр хамгаалах нь баг болоод орхигдоод ингээд ирсний гайлан чигчин л одоо гараад ингээд Монгол орнд сүлжиж байна биш болж байна гэдэг оочоос юм таа. Тэгээд энэ шинэ ухааны үндэстэй тэгвэл одоо яаж ахиж зэрэгж гарч ирэх юм бэ? Энэ чинь одоо тэгвэл сэргээгт хэрэглэх өнөө ургамлын гэн хоол чинь хаана байна? Тэр нь чинь одоо сэргээхэд ашиглах өнөө ургамлууч өнөөдөр бэлэн байна уу? Тэгээ энэ чинь уг нь судалгааг бид хийчихсэн байгаа шүү дээ. Хийчихсэн байгаа малын дэжил. Малын дэжил төрөлдөг энэ 700-аад зүйл ургамлын ичнүүд үндсэнд нь бид тариад дуршаад одоо энэ болох юм байна, энэ болохгүй бүр таримлсан 10 сорт бий болгочихсон. Тэгээ одоо өөрийн үржүүлээд ингээд аваад яваа гэхээр өнөөдөр энэ залгамж чадаач байхгүй л байна. Эрдэмтдийн бүтээлийг ер нь ашиглахгүй нэ гэсэн юм л гараад байна да. Одоо тэр нөгөө энэ эрдэмтдийн маш олон судалгааны үр дүн бий болсон. Энэ олон бүтээгдэхүүн гадагшаа ямар татваргүй замбраагүй гарч шít. Одоо бол генетний зүйл одоо гарах гээл дуусчаал. Тэгээ энэ ховор ургамал, ховорцсон ургамал, энэ малын түүхэд, омог сорт бүгд гадагшаа гарч шít чинь маш өндөр нэлгээд. Тэгээ төр засгийн бодлогод хамгийн гол нөлөөлөх байгууллага тэр тухайн улсын академид байт юм бэл. Одоо шил хөтэй аж ахуй тийм. Тэр яамны хариунд байгаа хүрээлэнгүү тухайн салбарын академид нээж тэрийг чиглүүлж явдаг. Ийм зүйл хэлхнээс явж байгаа юм байна. Уул мөр шинжлэх ухааны байгууллага жишээлбэл манай дөрвөн хүрээлэмж гэдэг юм уу. Хөтэй аж ахуйн шинжлэх ухааны академид хамгийн сорон нусан 30 дээр нэгдсэн байна. Эднэр бол манай хөтэй аж ахуй яамны одоо батлан хамгаалахаар бол жанжин штаб нэмшиг үүрэг гүйцэтгэх юм л да. За ингэх ёстой байх шүү сайдаа, ингэх ёстой байх шүү газрын дарга, ингэх ёстой байх шүү ерөнхий сайдаа гэдэг ч юм уу их хурлын гишүүнтэй ингэмээр байх шүү гэж үгээ хэлмээр байдаг. Харамсалтай нь бидний үг сонсдох газар байхгүй. Нэгт хоёрт нь яг өөрийнх нь үйлдвэртэй холбоотой хөдөө аж ахуйн яамныхаа харьяан биш юм чинь.
Осрол яамны харьяан. Тий. Тэгэхээр одоо залуучууд ч нь бол ухаан хөдөөж хуямд бид ямар хамаа байгаа юм. ямар хамаа байгаа гэдэг ийм бодол бий болчиход байна шүү дээ. Бид нэр мөнгө цалингаа боловсролын яамнаас шинжилгээний яамнаас авч. Тэгэхээр чинь энэ чинь асуудал шал өөр болчихж байна. Хөдөөж ухаан яамнда байх юм бол хөдөөж ухаан чинь одоо тулгамдаад байгаа асуудлаараа ёстой нөгөө захиад гаргаж өгнө. Энэ асуудлыг шийдэж өгөх гэдэг даалгавраа өгнө. Тэрийг одоо боловсруулаад за ингэж байна юм байна гэдэг хариугаа яамд өгнө. Яам нөгөөдгөө шаваачаад ажил болгоно. Одоо ингэж байж нэгд хоёрт нөгөө залуучууд чинь үйлдвэрлэлийн ажил руу нэлээд гүн орж өөрийнхөө мэдлэг их авяас чадвараа ахиулна шүү дээ. Тэр одоо гараараа ноцолж. Ер нь тэгээд манай агуу сэтгэгчтэй хэлсэг байдгийм л да. Одоо дэлхийн хүнээр зөөрдвөл уурга тархичин шинэ тухайн юм шиг байна. Тэгэхээр хүний биеийн жингийн 5% уурга тархи эсэлдэг. Санхүүжилтэн төгөл уурга тархи тэр хэмжээгээр одоо ус авч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь ингээ та хоёрын ярианаас ингээ сонсоод байхтаа зэрэгэл за ерөнхий сайд минь ээ. Альсгал Батцэрэг сайд минь ээ. Хөдөө аж ахуйн сайд минь ээ. Хөдөө аж ахуйн эрдэмтний байгууллагуудаа яамдаа аваач. Энэ эднэгтийн бүтээлийг яг одоо ашиглаач. Эднэртээ захиад даалгавар шууд үйлдвэрлэл нэвтрүүлдэг бүтцээ болгооч. Хэрвээ болдгол тэр байтугай хөдөө аж ахуйг сургуулаач гэсэн өөртөө авчаач. Тэгэх юм бол нэг цүм болоод одоо хөдөө аж ахуйн салбарыг дээш нөсгөхөд яамныхаа одоо нэр хүндийг яамныхаа хийж байгаа явуулж байгаа бодлогыг одоо дэлхийн орчин үеийн давцанд гаргахад хэрэгтэй юм шүү гэсэн юм цолзуулаад байна да юм. Тэгэхээр нөгөө нэг бас нэг талын ийм асуудал байна. Бид чинь бол одоо малчтай их ойрхон ажиллаж байгаа ийм нэг төсөл одоо хэрэгжүүлж байгаа Австралид хамтарсан. Тэгээд ингээд одоо ажил очиод тэгээд нөгөө яамны харьяа биш учраас биднийг нөгөө малчин чинь би мал дээр ийм судалгаа хийлэхгүй. Би малаа эемглүүлэхгүй. Та нар тэмдэг өндөг тавиад ингэж. Гэхдээ ухаан ингэж байгаа малч гарч байна. Тэгэхээр яамнаас ухаан асуудлыг шийдэгдэг. Тэгэхээр тийм асуудал энэ хөдөөж хөдөлмөрийн байгууллагын чинь одоо дуршилтын бааз гэдэг юм чинь байхгүй болчихсон. Байхгүй болчихсон. Тийм. Хуучин бол байсан. Тийм. Хуучин бол аж ахуйтай бид чинь одоо ингээд харьцаад ажлаа судалгаагаа цог явуулдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхэд одоо манай ухаан дуршилтын бааз аж ахуйнууд тэгэхэд Уус аймгийн хархира Юнгэр гэж одоо тэжээд аж ахуй маш сайн дарга байлаа. Манай эдэмгийн ажилтнуудыг ч байраар унаагаар тэр байтугай одоо 3 дугаар мотоцикл өрдлөө. Ингээд өгч байв. Гойлон гэхэд Хөдөлмөрбаатар одоо чолоонго. Тэр улсуудыг чинь дэмдээд тэгээд ажилтны сайн яваад тэр ажлыг гүйцэжсэн отоохон манай эрдэмтэн бор гэхэд гойлонгийн бор нэртэй болоод ингээд ажил нь явж байгаа шүү дээ. Одоо энэ өхөнд ихэд одоо энэ Батцүмрийн сангийн аж ахуй сангийн метод гэж одоо сайн нарвал. Гэхдээ хөдөө аж ахуйн газрын дарга нь Яма одоо хөөн их хурд сууж байна. Гэнх бол дарга. Тэг гэнх дарга. Гэхдээ одоо эдгээр чинь бидний чинь одоо ингээд дэмжсэн. Тийм учраас нөгөө үйлдвэрлэл шинжилгээ ухаан холбоо ойртох тусмал нягтрах тусмал тэр аж ахуйн ажил урагшаа явдаг. Тэг. Энэ чи одоо ялгаагүй шүү дээ. Хувийн малчин фермер шинэ ухаантайгаа ойртоод наалдаад байвал ажлын сайн ашиг нэмэгдээд яв. Энэ бол ингээд нэг хоёр яамны хооронд энэ хүрээлэнгүүдийн бүтц шилжүүлж асууж ерөөсөө биш. Энэ бол маш цаг тулцсан энийг хэдэж нэг хурдан шийдэн энэ бол хөдөөж олос харж төмний ирэх шиг л байгаа байхгүй. Тэрээс энийг ингээд эх орны ирэх ашиг. Энийг ингээд цаг алдаа хизээнээс хийх нь үнэ. Энэ бол яг амьдрал шаардж байгаа. Дэлхийн шинжилгээ ухааны бүцгүүнд хийсвэр авчих бол нэг өөр. Монгол орны өөрөө онцлог амьдрал нэг яг үнэхээр шаардж байгаа. Энийг л ойлгож хурдан хүрснэ бол шийдэхгүй бол яг л бахиад гэрээ улам хуцаал. Одоо энэ удирдах зохион байгуулалтын асуудал. Нөгөө талаас эрдэм шинжилгээний байгууллагыг авч явах хүн. Энэ чинь бол ухаан одоо хөгжмийн том оркестрийн удирдах байгаа удирдагчтай одоо ажил хийж шүү дээ. Тэнд одоо юм дагуулж байна, тэнд юу дагуулж байна, энд яаж хийх вэ? Ямар одоо хөгжим зэмсгийг хаана тавьчих вэ гэдэг. Энэ шиг тэр эдэмгийн байгуулагч нь тэр шийдэх асуудлаа яаж хойрлох вэ? Хаана хийх вэ?
хэнийг тавьбал өдөнтэй болгоо. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр ажил ер нь зөв шугамар явж гэнэ үү? Цаг алдж гэнэ үү? Гэтэл энэ надын имиж чинь шийддэг хүн. Тийм учраас тэр салбарыг бүхэлд нь улсын хэмжээнд мэддэг. Одоо өөр тэнгэрээс алсаас харж байгаа юм шиг. Ингээд тойлон дээр тасгал тий. Ямар төвшин тэгвэл улсаар дайж хад илүү. Тийм хүн энэ эдмийнхаа байгууллагыг өдөрж явах хэрэгтэй. Тийм хүнийг бол зориуд бас бэлдэх хэрэгтэй. Одоо манай чинь гадаад одоо сурсан залуу болсон хүчингүүд бишгүүдэд байна шүү дээ. За тэгээд эднэрийг одоо тэрлүүн чиглүүлж өгөх, урамшуулах. Нэгдүгээр, хоёрдугаар эрдэм хэлний ажил гэдэг чинь цагаар хэмжигддэг ажил. Тэр нэг ажлын 8 цагт эрдэм хэлний ажил хийхэд яваад өгдөг усуд биш. Эрдэм хэлний ажилтан бол бас цагаан захтан биш. Эрдэм хэлний хар ажил гэж айхтар юм. Чороо өөрн. Малтай ноцолтон. Өвс зулгаад малтай ноцолтон. Тэр шаринкын дотор ч байж байна. Тэг ийм учраас нэг тийм учраас энэ эрдэм хэлний ажилтан тэгээд тэр ч оюуны асар өндөр потенциалтай хүн байх хэрэгтэй. Тэр хүний чинь авдаг өгдөг юм өөр шүү дээ. Нэг одоо бэлтгэсэн боловсон хүчин тийм ямар хөрөнгөөр бий болгоо тэр одоо улсын капитал болсон байгаа шүү дээ. Хон одоо та хоёрыг чи хон одоо ингээд аваад үзэхэд энэ чинь Монгол улсын капитал байж байгаа шүү дээ. Хон одоо Бямбаг тэмцэн хэмжээний хүнийг бэлтгэхэд ямар хөрөнгө зарав? Хэдийн хугацаа хэрэгтэй. Энийг бас үнэлж мэддэг байх хэрэгтэй байхгүй. Энэ талаас одоо бас бодвоштой их байна. Тэгэлээ шинэ ухааны одоо өөр. Тэгвэл шинэ ухаан одоо манай шинэ ухааныг яг одоо номоор нь энэ бид ч одоо ухаан өөр Монголтой харьц болгоод өөр Монголын шинэ ухаанаас бид чинь 90 онд төрүүлээ явж байсан шүү дээ. Анх одоо хил нэгдээд наасааш төлөөлөх явж явах би анхныхан төлөөлжтэй нэг л дээ. Хөх хот эрдэм хэлний байгууллагуудаар орж үзэж байсан. Одоо өнөөдөр очиод үз. Би бараг жил болго очиж байгаа. Гэхдээ тэгэхэд одоо өдөр шин шиг өөр болчихлоо шүү дээ. Манайх дээр нь байсан одоо дор. Одоо тэгэхээр ер нь бол зөвхөн өөр Монголтай ер нь дэлхийн бусад орнуудын шинэ ухааны байгууллагатай Монголын шинэ ухааны тэрдэндээ хөдөөж салбар харьцуулах юм бол нэг тиймэрхүү шиг харагдана. Нөгөө нэг нацагд орж байгаа цагаан сарва хар боловсроор Дагдангийн аваагийн таргалсан цэрмагийн турсан хоёр яг тэнцнэгдэж чиг нөгөө одоо гадаадын эрдэм шинэ байгууллагуудад явж байгаа төвшин дээш явсан манайхан одоо доошоо гэх нь хайш юм хэвэндээ байгаад ингээд ямар ч гэсэн зогсон байх. Ийм байдалтай байгаа гэж харагдаж байна. Хоёрдугаар талхтайгаан зэрэг бол одоо ер нь түрүү нэг юм өгчлаа шүү дээ. За энэ одоо толгойлох том эрдэмтдийг араасаа эрдэмтдээ дагуулад явах эрдэмтдийг ямар хугацаанд бэлтгэхгүй. Зөвхөн би ингээд олон сайхан шавнартай одоо том одоо хөрөөлөн чудалдаал сургуулиудад чудалдаал явж л энэ жижигхийг харах юм бол ер нь 15-аас 20 жил ийм нүрэх хөдөлмөрийн хүчинд тэр одоо сурж байгаа шавийн одоо тэрийг сургаж байгаа багш нарын одоо 15-аас 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд л нэг толгойлох эрдэмтэд нь гарч ирдэг шаарч байна. Тэгэхээр одоо энийг бид цаг алдалгүй төрөлцөх манай анхаар бид нар туслах хаа гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр манай урилгыг хүлээж авч энэ нэвтрүүлэлд орсон гэх хоёр академичтай профессорудаа талархал илэрхийлье. Тэгээ манай нэвтрүүлэг өнөөдрийн нэвтрүүлэг үгээр сонсож дараа уулзлаа баяртай их мэдсэж байна. Widespread corruption. Many people think that